За та бүгдийг амгалан айлтгая. За өнөөдрийн парчин таажууд өчтөр зогсноос үргэлжлүүлээд уншия тийм ээ. За өчтөр бол хорлоо дамбуу тийм ээ га дамбуу динши чонхор га барва цани мэвийн чонхор га тама лигвар намбар чивийн чонхорыг цандыг аранлаг өөрийнхөө цандыг тавьсан тийм ээ. За аранлагийн одоо эхний цанд бол ранги чид үжэвийн дүлжа тэгмингийн иргэжингийн чидүү диншийн ойдон данжаан зоврж янадын бин тэгминжийн доо бол дүвдэн гавнадын бин дүвдэн дамбуун гавнадын бин га дамбо динши чонхоржийн цандаа гэж тавьсан. За ингээ аранлаг өөрийнх нь цандыг тавиад тийм ээ. Өчтөр бол хичээл өндөрлсөн байгаа. За өнөөдөр Дела Хонарэ гэж. За аранлагийн тавьсан цанд дээр хажиг одоо дагслах юм байна тийм. Цанид дамбуу метеор таал гэж. За энэ бол аранлаг чиний тавьсан цанд бол болохгүй байна гэж хажиг хэлж байгаа юм тийм ээ. За юу гэж одоо тайлбарлаж байна вэ гэхээр диншидэн чидэн ёвор домбийн хорлоо дамбын доо цаниддэ маянба гаан шиг диншийн чонхор маян бээчэр гэж. Диншийн чонхор маян бээчэр гэж. За энэ юу гэсэн үг гэхээр аранлаг чиний тавьсан цанд бол цанд ч бол болохгүй байна тий. Цонжоо нь бол тий цаниддэ энэ цонжоотой юм би чаваа байхгүй байна гэсэн санаа тий. За тэгээд чойж нь юу тавьж ийн гэхээр диншидэн чидэн ёвор домбийн хорлоо домбийн доо. За динши болоод чидэн ёд гэж үзүүлсэн хорлоо дамбын доо гэж. Диншидэн чидэн ёвор домбийн хорлоо дамбын доо. За яагаад энэ чойжин авчирч байгааг бол гол нь одоо бид сайн ойлгож явах хэрэгтэй. Одоо бол энэ Симзамбийн үе шүү дээ. Симзамбийн лүг, Симзамбийн ёсонд одоо ярьж байгаа үе. Тэгэхээр Симзамбийн ёсонд бол диншидан чидэн ёвор домбийн гэж гол нь онцолж ингэж татаж авчирч байгаа. За диншидан яг гэвэл Симзамбийн ёсонд чидэн хайлгнахгүй. Чидэн буюу гадна утга. Гадна талын зүйс. Энэ бол өөрийн мөн чанараасаа бүтсэн гэдгийг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа тийм ээ. Тэгээ чидэн мэд гэж хайлгнадаг. Тэгэхээр диншидан чидэн ёд гэж үзүүлсэн хорлоо дамбын доо бол цаниддэ маян багаан шиг гэдэг нь аранлаг чиний тавьсан цанд ч болвол болохгүй байна. Тэгтэл бол диншидан чидэн ёвор дамбын доо хорлоо дамбын доо бол диншийн чонхор юм бээчэр. За дамбуу дэртаал гэж. За дамбуу дэртал гэдэг нь цаниддэ маян багаан шиг гэдэг нь тийм ээ. Цаниддэ маян бартал гэсэн санаа. Диншидан чидэн ёвор дамбын хорлоо дамбын доо аранлаг чиний тавьсан цанд буюу тэр нөгөө ранги чид үжэвэн дүлжэ тэгмэр инжин чидүү диншин ойдон данжаан зоврж янаад юм бэ тэгминжин доо дүвдэн гавнаад юм бэ га дамбо диншин чонхор жин цанд гэсэн шүү дээ тийм. Ди цаниддэ мацсан бартал юу гэж юм. Цаниддэ маян бартал даажишинба маян бээчэр гинэ. Даажишинба маян бээчэрна дэр мачав гэж аранлаг хариулж байгаа нь дэр мачав гэж. За тэгэхээр одоо энд нэг зүйлийг анхаарах нь бол даажишинба маян бээчэр гэж хажиг ингэж дүүгэлж оруулж ирж байна тийм ээ. Тэгэхээр аранлагийн тавьсан цандид га дамбуу динши чонхор байхын тулд даажишинба байх ёстой гэсэн үг бол байхгүй байгаа. Нэгдүгээрт даажишинба байх ёстой гэсэн үг байхгүй шүү дээ аранлагийн цандид тийм ээ. Тэгмэр игжингийн чидүү тэгмэр игжин Жесүсэн үе чидүү юу гэлээ диншин ойдон данжаан зоврож байна. Тэгээд тэгминжин доо гэсэн болохоос биш. Даажишинба байх ёстой гэсэн үг бол аранлагт байхгүй. Нэгдүгээр. Хоёрт эндээс нэг анзаарах ёстой бидний ойлгох ёстой зүйл бол хажиг өөрөө юу гэж бодоод байна гэхээр динши чонхор бол даажишинба байх ёстой гэсэн бодол хажигт байгаа гэсэн санаа байгаа биз? Тийм ээ. Хажиг бол га дамбо динши чонхор яна даажишинба байх ёстой гэж. Яг үг үсгчлэн одоо тийм ээ хүлээн зөвшөөрч болох ийм одоо сургаал байх ёстой гэсэн ийм бодол хажигт байгаа нь бол эндээс анзаарэгдэж байгаа шиг байна тийм үү? За тэгэхээр юу гэж байна? Аранлаг бол дэр мачив гэж байна. Яа юу мачив гэдэг чинь юу гэсэн хариулт болчихж гэнэ үү гэхээр даажишинба маянна тийм үү? Даажишинба маян байлаач гэсэн диншийн чонхор
임빈 자와 байхгүй гэсэн үг. 임비 мачиг гэдэг чинь динши чохор ин гэсэн үг. даажишинба маинна양 динши чохор имба байна гэсэн санаа биз дээ. Аранлагийн хариултаар тийм ээ. Нева дэртэл дэ ёвичэр сэрна. Нева дэртэл гэдэг нь диншин чохор имбэч гэж юм те. Диншин чохор имбартал аль вүлээ диншидэн чидэн явар дамбын хорлоо дамбын доо диншин чохор имбартал дэ ёвичэр сэрна гэж. Дэ ёвичэр гэж өгж байгаа нь хажиг өгж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ юу гэсэн үг санаа гэхээр диншин чонхор гэж бол байгаа. Байгаа нь юуг тавих уу гэхээр диншидэн чидэн явар дамбын хорлоо дамбын доо тавихаас өөр тавих юм байхгүй тий. Динши байгаа гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа бол диншидэн чидэн явар дамбын хорлоо дамбын доо тий диншин чонхор дэла шаг гова мадуг шэн шагжуу мэвэ гэсэн санаа шүү дээ тийм ээ. Энийг тавихаас биш өөр тавих юм байхгүй шүү дээ гэсэн санаа. Тийм ээ. За тэгэхээр бол яг одоо банчин их чаны онцлогч гэх юм уу ер нь бол ийм одоо сундан гэдэг те сундан одоо энэ номнох энэ хэв маяг байдал нь бол ерөнхийдөө ийм маягтай байдаг. Тэгэхээр ингээд жоохон хөөж ингэж ойлгох хэрэгтэй байдаг. Ингээд зүгээр шууд харахад бол ингээд гончуудаа яагаад ингэснээрээ яаж одоо хажиг гахалж байгаа юм бол гих шиг ингэж бодогдохоор байдаг тийм ээ. Тэгэхээр ингээ хөөх юм бол яг л одоо энэ буух газараа бууж идэг. За тэгээ ёвичэр сэрна она диншин чонхор маян бартал даажишинба маян бэж гэж. Она гэд аранлаг энэ хажиг руу өөдөөс нь тагслаа гэж байгаа. Тэгвэл чиний хаар тийм үү? За чиний харч яг таны хаар тийм хажиг таны хаар болвол тийм таныхаар болвол гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр га дамбууд динши чонхор яна даажишинба юм би чав гэсэн бодол өөрт нь байгаа шүү дээ тийм ээ. Ягаад гэвэл динши чонхор юм бэчэр дамбуу дэртэл гэдэг нь цанидэ маян бортол тэгээ даажишинба маян бэчэр гэсэн тийм даажишинба маян диншид чэдэн явар биш ээ. Тэр га дамбууд динши чонхор даажишинба маян бэчэр гэсэн. Тэгэхээр аранлагийн бодол бол диншин чонхор яна даажишинба юм би чав байх ёстой гэсэн өөрийнх нь дотоод бодол байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэгт за тийм түрүүний одоо энэ аранлагийг гагалж байгаагаас нь бол хажгийн санаа бол ойлгож чинь тийм үү. Тэгэхээр нь өөдөөс нь тэгвэл гээд аранлаг энэ хажигт өөрөөс нь асуулт асууж байгаа. Диншидэн чидэн явар дамбын хорлоо дамбын доо чинь диншин чонхор маян бартаал даажишинба маян бэчэр чавсал няга хай гэж. Юу гэсэн үг вэ? Чава салва хоёулангийн чи бол хайлгнж байгаа шүү дээ гэж хажгийг. Ягаад гэвэл диншин чонхор ина даажишинба имбин чава хайлгнж байгаа. Тийм ээ? Даажишинба имбин чава. Да салван дээр нь бол хэлсэн шүү дээ. Тэгээ даажишинба имбар даажишинба даажишинба маянбар маян бээч гэх тийм ээ. Өөрөө хажиг хэлсэн шүү дээ. Тэгэхээр чава салва хоёулангийн та бол хайлгнж байгаа шүү дээ гэж. Тэгэхээр диншин чонхор маян бартал даажишинба маян бээч чавсал няга хай гэж. Ян гондолна шадын хорлоо дамбуу яна динши чонхор ин говортал. Мөн гондолна шадын хорлоо дамбуу яна гэж тийм. За додоо гондолна шадын хорлоо дамбуу гэдэг одоо бид нар жидэн дээр уншсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр гондолна шадын хорлоо дамбуу гих динши чонхор гих хоёрт ялгаа гаргаад байна шүү дээ тийм үү. Гондолна шадын хорлоо дамбуу яна динши чонхор ин говортал. Диншин чонхор яна диншин ойжин жожир жидвийн мачав ээчэр гэж. Тэгэхээр диншин чонхор тэр одоо хутагтын дөрвөн үннийг номлосон одоо нэг бүлэг номыг бол диншин чонхор гэж нэрлэсэн. Тэгвэл тэн дотор бол янз янзын сургаалууд байгаа тийм. Янз янзын сургаалууд байгаа. Тэгэхээр тэр сургаалууд дотор нь үргэлжил одоо Димбаши айлдаагүй. Зарим тохиолдолд өөр сэдвээр бас ном номлосон байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг бол динши чонхор буюу дөрвөн үнний номын хүрдийг эргүүлсэн гэх тэр одоо бүлэгт бол багтааж диншин чонхор мөн үү гэвэл мөн.
Гэхдээ тэр нь бол дэнши буюу хутгтын дөрвөн үннийг яг одоо яг бодиттой тэр сургаалынхаа өгүүлэгдэхүүн болгож айлтсан байх бол албагүй шүү дээ, тийм үү? Тэрийг хэлж байна тийм ээ. Ян гондолна шадын хорлоо дамбуу яна дэнши чонхор ин говертал дэншин чонхор яна дэншин ойжин жожир жидвийн мачав бээч дойно хайлан соо гэж. Дойно хайлан соо. Ян хоноор хорлоо барвын цанид метевар таал гэж. За 2 дугаар цанид арилгын тавьсан 2 дугаар цанид те. Ранги чидүүжэвэн дүлжээ Симзамба ванун Жесүсүнгийн чидүү дасинла шавандо ёндо ранги цаниж мадуур сүнсэн жүрмөд ёндо жавар ойдон данжан зовурж яна дэмбийн тэгчинжийн доо дүгдэн нивэн гавна дэмбийн юу вэ? Габрава цанин мэвийн чонхоржийн цандаа гэд аранлаг бол цандаа тавьсан баг. Тэр цанд чинь ч гэсэн бас болохгүй байна гэж хажиг. Ян хонаараа хорлоо барвын цанид метевартал дүжээ мэрдэгвэр дөмбийн габрава цанин мэвийн чонхор яваа шиг. Тэ цанидтэй маян бээч гэж. За тэгэхээр хорлоо барвын үед ч гисэн дүжээ мэрдэгва гэж те хуран үйлдсэн болгон болвол мөн хусаа гэж үзүүлсэн габрава цанин мэвийн чонхор бол байгаа. Тэгтээ тэр чин болвол одоо аранлаг одоо таны тавьсан цанд бол болохгүй шүү дээ гэж. Ягаад тэгэхээр аранлаг бол Симзамба ванун Жесүсүнгийн чидүү шавандо ёндо рангийн цаниж мадуу жүрмөд ёндо жавар ойдон данжан зовурж яна дэм тэгчингийн доол гэж хэлсэн шүү. Тэрнээс биш дүжээ мэрдэгвэр дөмбөө энэ төр гэж яриаг байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр талаас нь хажиг хэлж байхгүй юу. Хорлоо барвын цанид метевартал дүжээ мэрдэгвэр дөмбийн га барва цанин мэвийн чонхор яваагаа шиг тэ цанид маян бэж. Дамбуу дээр таал гэдэг нь дүжээ мэрдэгвэр дөмбийн га барва цанин мэвийн чонхор ёд гэдгээ одоо батлах гэж байна, тийм ээ. Ёд гэдгээ батлах гэж. Дамбуу дээр таал гэдэг нь дүжээ мэрдэгвэр дөмбийн га барва цанин мэвийн чонхор явартал дүжээ мэрдэгвэр дөмбийн га барва цанин мэвийн чонхоржин доцог явээч гэж. За га барва цанин мэвийн чонхор дотор олон янзын одоо судар ингээд айлтсан байгаа. Тэр судрууд дотор тийм ээ дүжээ мэрдэгва гэж үзүүлсэн хуран үйлдсэн болгон одоо мөн хус юмаа гэж үзүүлсэн тийм одоо судрын үг бас га барва цанин мэвийн чонхор дотор байна гэж. Тэгж одоо хажиг аранлаг руу одоо асууж юу дүүлж одоо баталж штэ тийм ээ. Дүжээ мэрдэгвэр дөмбийн га барва цанин мэвийн чонхор ёд гэсэн болохоос дүжээ мэрдэгвэр дөмбийн га барва цанин мэвийн чонхоржийн доцог ёд гэж хэлээгүй штэ. Чонхор ёд гэсэн штэ тийм ээ. Чонхор ёд. Тэгэхээр одоо энэ ялгааг нь харж байна уу? Дүжээ мэрдэгвэр га барва цанин мэвийн чонхоржийн чонхор ёд байгаа шиг гэсэн. Одоо баталгаажуулж өгж байгаа даг нь болохоор чонхоржийн юу гэсэн доцог ёд гэж байна тий доцог. Энэ бол судрын үг. Тэгэхээр аранлаг бол юу гэж байна? Албгүй гэж. Чаваа мачв. Мачвдээ чаваа мачв. Мачв гэхэлэр юу гэсэн хариулт болчихгүй гэхээр дүжээ мэрдэгвэр дөмбийн га барва цанин мэвийн чонхоржийн доцог байгаа гэдгийг бол аранлаг хүлээн зөвшөөрч байна тий. Тийм доцог судрын үг одоо өгүүлэл хэсэг байлаа гэд дүжээ мэрдэгвэр дөмбийн га барва цанин мэвийн чонхор яв мачв гэсэн үг. Тийм ээ яв мачв гэсэн. Тийм доцог байлаа гэд тийм чонхор байх албагүй гэсэн. Мачвдээ га барва цанин мэвийн чонхоржийн доцог яна дэ юм бэ мачв гэж. За ойлгомжтой тий. Га барва цанин мэвийн чонхоржийн доцог яна тэрний нэг хэсэг байлаа гэд тэр болчихал болох бол албагүй шүү дээ тийм үстэй. Га барва цанин мэвийн чонхоржийн доцог яна дэ юм бэ мачв гэж. Мачв гэж. Дэртал гэдэг нь дэ юм бэ мачабартал тийм ээ га дамбо цанин мэвийн чонхор юм бэ мачабартал ширчин бомбын доцог яна дэ юм бэ мачав вечер гэдэг нь ширчин бомба юм бэ мачавж юмс гэж. За ширчин бом гэдэг чинь ширчин бом гэдэг чинь 100 мянга үстэй тий. 100 мянган одоо шолготой ширчин бом гэх ном байгаа шүү дээ тийм үү. Тэрний одоо нэг судрын үг байлаа гэд ширчин бомба болохгүй шүү дээ. За мөн түүнтэй адилхан нийти 20 мянгат гэдэг ном байгаа тийм ээ. 20 мянгатын одоо тэр судрын нэг үг байлаач гэсэн тэр 20 мянгат судар бол болох албагүй байдаг тийм ээ. За ширчин бомбын доцыг яна дэ юм бэ мачвжин нийтийн доцыг яна дэ юм бэ мачав гэж. Даг няга дэр таал гэдэг нь энэ хоёулангийн хэлж байна тийм ээ.
ширчин бомбын доцыг яна ДМБ мачавадан нийтийн доцыг яна ДМБ мачава негадэртэл ранит ширчин бомба инаас гэж. За ширчин бомба гэдэг чинь юу гэж байгаа юм гэхээр ранит шолоогоо бум явын чавуу гэж. Тийм ээ. Ширчин бомба буюу одоо улаан юм гэдэг чинь тэ юм судар. Тэр бол 100 мянган ийм шолог байх ёстой шүү дээ гэж. Хэрвээ ширчин одоо бум буюу юм гэдэг судар байлаа гэхэд бол тэр чинь 100 мянган шолог тийм ном байх ёстой болохоос биш нэг хэсэг нь байлаа гэд тэрийг бол ширчин бум байна гэж одоо тооцохгүй шүү дээ тийм ээ. Мөн түүнтэй адилхан ранит нийти инаян ранитла шолоогоо нийти явын чавуу гэж. Ранит нийти инаян ранитла шолоогоо нийти явын чавуу гэж. За 20 мянгат гэдэг судар байгаа шүү дээ. Нийти 20 мянгат гэдэг одоо энэ ширчин дооны судар болвол мөн 20 мянган шолог ийм ном байх ёстой шүү дээ гэж. Тэр байж ич нийти байна уу гэхээс нийтийн нэг хуудас ном байлаа гэхээр надад нийти судар байна гэж одоо хэлэхгүй үстэй. Тийм ээ? Надад нийтийн нэг судар байна гэж. Машины нэг болт байлаа гэхэд надад машин байна гэж хэлэхгүй үстэй. Түүнтэй адилхан нэг хэсэг нь байлаа гэхэд тэр байна гэж үзэхгүй. Тэр энтэй адилхан болвол дүжээ мэрдэгүр домбын га барва цанин мэвийн чонхорчин доцог байлаа гэд дүжээ мэрдэгүр домбын га барва цанин мэвийн чонхор ёв юм ачваа гэж хэлж байна тийм ээ. За энэ бол бас их гоё дүүлж байна тийм ээ. За тэгтээ энэ дээр бол олон асуулт одоо ингээд зобоо хийвэл олон одоо зобоо хийж болж байгаа шүү дээ тийм ээ. За тэгтээ одоо нэгт одоо зобоо одоо юу гэдгийг ном хаялцах тэр уламжлал юмыг үзээгүй одоо энгийн улсууд олон бас байгаа бах гэж бодоод нэг зобоо хийхгүй байна. Нэгт хоёрт гэвэл одоо монголоор зобоо хийх бас уламжлал Монголд нэг тогтоогүй учраас бас жоохон хэцүү байна л да. Тийм. За цааш нь явъя. За ян хажиг. За хажиг бас юу гэж юм вэхээр га дамбод инши чонхорчин жид үжэвийн дүлжаяна живэрг мараваа юм бин чав гэж. Га дамбод инши чонхорчин. За га дамбод инши чонхорчин чид үжэвийн дүлжаа тийм ээ. За тэгэхээр аранлаг бол га дамбод инши чонхорчин чид үжэвийн дүлжааг юу гэлээ тэгмэнгийн рэгжинжи чидүү гэсэн шүү дээ тийм ээ. Ранги чид үжэвийн дүлжаа тэгмэн рэгжингийн чидүү гэд аранлаг бол хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэгмэн рэгжин гэхээр живэрг мараваа байх хэрэгтэй байна гэж хажиг ботцсон байхгүй юу. Тэгэхээр га дамбод инши чонхорчин чид үжэвийн дүлжаяна чид үжэвийн шүү. Чид үжэвийн дүлжаяна живэрг мараваа юм бин чав гэж. Чавдэ дэр жүрвэн додэва мэвэчэр гэж. Дэр жүрвэн гэдэг нь га дамбод инши чонхорчин чид үжэвийн дүлжаа ямбар жүрвэн додэва мэвэчэр гэж хэлж байна. Дэртэл дэ жинцэн арангийн цанижис мадуур додвагаан шиг. Дэ гэдэг нь додэва хэлж байгаа. Додэва болвол жинцэн арангийн цанижис мадууа гэж бол хүлээн зөвшөөрдөг. Жинцэн арангийн цанижис мадууа. За тэгэхээр энд ямар асуудал гарч ийн гэхээр га дамбууд инши чонхорчин сүгээс эхлээд жанчиг содунгийн бар одоо юм бүгдийг болвол рангийн цанижис ёд гэж айлцсан гэж одоо нөгөө жидүн дээр гарсан шүү дээ тийм ээ. Жидүн дээр гарсан. Тэгэхээр га дамбууд инши чонхор ранги цанижис дууа гэж айлцсан юм чинь ранги цанижи мадууа одоо хүлээн зөвшөөрдөг тийм шав болвол га дамбууд инши чонхорхийн чид үжэвийн дүлжээ байж таарахгүй гэж бодож байгаа хгүй юу. Хажиг. Тэгэхээр энэ бол бас буруу гэх аргагүй бас бодолж штэ тийм үү. Тэгээд додэва ранги цанижи мадууа хаана хүлээн зөвшөөрөд байгаа гэхээр жинцэн ранги цанижи мадууа гэж хүлээн зөвшөөрдөг шүү дээ гэж. Тэгээд додэва бол шидвна рангийн цанижи дүүвийн чаваа бол хайлгнадаг. Шидвна рангийн цанижийн дүүвийн чаваа хайлгнадаг. Гэхдээ жинцэн ранцунду мадууа бас хайлгнадаг. Тэ ранцунду мадуур додваа юм. Жинцэн ранцунду мадууа хайлгна. За тийм учраас хажиг бодож байхгүй юу. Тэгвэл га дамбууд инши чонхрын чид үжэвийн дүлжээ яна живэрг маравал байх юм байна.
Яг л тэгмэр гэж гисэн учраас нөгөө дээдхүүд нь бол орохгүй юм байна. Тэгмэр регион дотор Жоврог Марава Додова хоёр л байгаа. Тэгэхээр Додова Рангийн Цанижи Мадува буюу Жинцэн Рангийн Цанижи Мадуваар хайлгадаг учраас ерөөсөө Жоврог Марава ганцаараа юу юм байна. Гадамбод энэ шиг жоврын чид үжээ хөдөлж юм байна гэдэг ийм бодлого төрж байгаа. За тэгэхээр энэ нь зүй ёсны бас бодлого болохоор тийм л бодлого байгаа зү тий. За цааш ном хараарай. Дэ Жинцэн Дэ гэдэг нь тэрбээр гэдэг нь бол энэ Додова гэж байна. Додова тэрбээр Жинцэн Рангийн Цанижи Мадуваар дод байгаа шиг. Доо Дэ гэдэг. Гадамбод энэ шиг жонхоржийн доо бол яг нь Сүгнэ намчингийн баржин чой тамжид Рангийн Цанижис дүүр дасинла дэмбээчэр. Сүгнэ намчингийн баржин чой тамжид Рангийн Цанижис дүүа гэж бол айлцсан. Үгэн дээрээ бол тэгж үзүүлсэн. Тэгэхээр Рангийн Цанижи Мадува хүлээн зөвшөөрдөг ийм шав болвол тэр чид үжэвийн дүлжаад бай таарахгүй нэ гэж ингэж ойлгож байгаа юм. Имбэжэрс. За тэгсэн 11 юу гэж байна? Сэрна мэтэдэ гэж. За химээвээс бол таарахгүй маа гэж. За доо яна Рангийн чид үжэвийн дүлжир жүрвийн Додова мэв мачив. Нэгдүгээр. Доо яна гэдэг нь одоо тэгминжийн доо байна уу, тэгчингийн доо нь их хөлөгний баг хөлөгний хамаа байхгүй. Ямар ч одоо судар айлцсан байлаа гэсэн тэрний чид үжэвийн дүлжаа болсон Додова байхгүй байх бол албагүй юм а гэж. Байж болно гэсэн санаа. Ямар ч судар айлцсан байлаа тэрний одоо тухайлсан одоо шав дотор бол Додова байж болно. Мэвийн мачва гэдэг чинь ёд гэсэн санаа тийм үү? Додова бол байгаа. Мэвийн мачва би чардан нэгдүгээр. Хоёрт Додова болвол тийм ээ Додова бэр Додобэс гэж Додова бэр намха зэмбийн довгүй шиншир Рангийн Цанижис дүүр хайлан бээчэр. Дүүр хайлан бээчэр гэж. За намха зэмбийн довгүй шинши гэхээр юу? Намха зэмбийн довгүй шинши гэвэл нэг өөр. Шиншир гэд ра залгацсан байгаа шүү дээ, тэ. Ладунгийн намья залгацсан байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол ахаад утга нь өөр. Тэгэхээр намха зэмбийн довоо гэдэг нь огторгүй тэ намха огторгүй. Огторгүйг одоо бодож төсөөлж байгаа одоо тийм бодол атгагийн шиншир буюу тэрний одоо тэр намха зэмбийн довгийн анхаарал хандуулж байгаа тэр орон объект нь тэрийг тэрэнд бол юу ах вэ гэхээр намхаа байгаа тийм үү? Намхаа байгаа. Огторгүй. Тэгэхээр намхаа бол намха зэмбийн довгийн шиншир Рангийн Цанижи дүү юм а гэж. За энийг одоо монголоор юу гэж одоо хэлмээр юм? Шиншир Рангийн Цанижис дүүр хайлгаж байгаа. Тэгтээ Додова бол Жинцэн бол Аранцан дүү Мадува бол хүлээн зөвшөөрж байгаа гэдгийг бол Аранлаг хажиг хоёулаа хүлээн зөвшөөрч. Тэгтээ намха зэмбийн довгийн шиншир Рангийн Цанижис дүүр хайлан бэчэр гэж. Хайлан бэчэр зүмцэн ог дуучээд гэж. За учир шалтгааны нь бол доор номно гэж. За энэ хойно гарна тэгэхээр тэр үед нь за жоохон яа та тийм ээ ярилцъя да. Тэгэхээр энэ намха зэмбийн довгийн шиншир гол нь энэ ра байгаа учраас энэ өөр байгаа шүү. Шиншир. Тэгэхээр энэ намха бол намха зэмбийн довгийн шиншир Рангийн Цанижис дүүа гэж хэлж байгаа. Шиншир Рангийн Цанижис дүүа гэж. За учир шалтгааны доор өгүүлнэ гэж. За тэр үед нь ярилцъя тийм ээ. За хонаарэ мөн хонаарэ гэж тийм ээ. Хонаарэ. За динши чонхоржис Сүгнэ намчингийн баржин чой тамжид Рангийн Цанижис дүүр дасинла мадандэ дүжээжин чой нам дэр дүүр дамбын хорлоо дамбын доо эндэнжин доо имби чирна мачвдэ гэж. За динши чонхоржин Сүгнэ намчин баржин чой тамжид Рангийн Цанижис дүүр дасинла мадандэ дүжээжин чой нам буюу одоо мэрдэгийн чой нам болвол мөнх ус юмс бол дэр дүүвийн гэдэг нь Рангийн Цанижис дүүр дамбын хорлоо дамбын доо болвол эндэнжин доо имбичэр гэж. Эндэнжин доо. Даажишин дүү хайлан дөрвийн доо гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо бид нар барчин жидэн дээр юугаа үзсэн шүү дээ тийм ээ. Симзэмби ёсонд эндэнжин доо, данданжин доогийн уу гэж тавьсан шүү дээ тийм ээ. За тэгэхээр тэрийг санах хэрэгтэй. За
За тэрийг мэдж байгаа байлгүй дээ гэж цааш явъя тийм ээ. Одоо улсууд та одоо өмнө ярьцснаа дахин яриад гээд бас шүүмжлэл байгаа учраас. За Динши чогорч сүгнэ намчинжин барчин чөтөмжөр анги цаничи дүүр дасанла мадэндэ түжэжин чөным дэр дүүр домбин хорлоо домбин доо эндинжин доо юм бичэрнэ мачвдэ гэж. Мачв гэдэг нь түжэжин чөным дэр дүүрийн хорлоо домбин доо эндинжин доо ина Динши чогор жис сүгнэ намчингийн барчин чөтөмжөр анги цаничи дүүр дасанла мадэнби мачв гэж. Дасанла мад дэмбаин гэсэн үг. Тийм мадэнби мачв гэдэг чинь тийм ээ. Мадэнби мачв гэдэг нь дэмбаин гэсэн. За дэмбэ мачвдэ думаажи гүндэгжийн чö нам дэр дүүр гэдэг нь рангийн санижис дүүр дасанла дэмбийн чана дандундууд дэлвэж. Думаажи гүндэгжийн чö нам болвол рангийн санижис мадуа штэ тийм үү. Думаажи гүндэгжийн чö гүндэг болвол рангийн санижис мадуа юу гэвэл мадуа. Цанийн овооны мэба нийт шүү дээ тийм ээ. Цанийн овооны мэба. Тэгэхээр думаажаа бол гүндэгжийн чөным рангийн цанижи мадуа. Тэгтээ бол рангийн цанижис дүүр дасанла дэмбийн чана тэр талаас нь дандундуу дэлж байгаа болохоос биш бүгдийн тийм ээ. Динши чонхор дээр одоо Динши чонхрын үед айлцсан бүх утгыг дандундуу дэлж байгаа юм биш юм аа. Дандангийн доо гэдэг байгаа чи юу аль талаас нь хэлж байгаа гэхээр гүндэгжийн чойном рангийн цанижис дүүа гэж дасанла дэмбийн чана гэж байгаа үстэй тий дэмбийн чана дандандуу дэлбай тэр талаас нь дандандуу дэлж байгаа тийм ээ дааж ишин дуу хайлан дуу мэрүүн яг үгчлэн хүлэн зөвшөөрөхгүй энэ нь бол ингэж бодоод ингэсэн юм а гэдэг ийм нэмэлт одоо тайлбар хийж өөр утга гаргаж ирж ингэж үзүүлж байгаа ийм юм аа. Тэрнээс биш Динши чонхор дээр айлцсан бүх сургаалын дандандуу дэллээг юм аа. Дандандуу тайлбарлаж байгаа юм биш юм. Өөр утганд тайлбарлаад байгаа юм биш шүү гэж. За ингэж хэлж байна тийм ээ. Аранлаг дэлбэж. За мөн хажиг юу гэж байна? Га барва цани мэвийн чонхоржин чидүжэвийн дүлжүржүвийн овууны мэдвэр марава ёсрва мэдтээ гэж. За га барва цани мэвийн чонхор байгаа тийм ээ. Га барва цани мэвийн чонхор Симзамба ванан чидүжэвэдүүлж Симзамба ванан Жесус шүнгчдүү шавандо ёнду юу гэлээ дасанла рангийн цанижи мадуа гэд журмд ёндов жавар ойдон данжин зоврж байна дэмбийн тэгчинжийн доо бол га барва цани мэвийн чонхоржин цанд гэд Симзамба тавьсан шүү дээ тийм үү. Симзамби явсан тавьсан. За тэгвэл хажиг юу гэж байна? Га барва цани мэвийн чонхоржин чидүжэвийн дүлжаа болсон овуунид мэдвэр марава бас байгаа гэж үзэж байна. Хажиг тэгж үзэж байна. Тэгэхээр овуунид мэдвэр марава гэдэг чинь ума танжирва ума ранжидва хэрэг хэлж байгаа. Ума танжирва нөгөө тий. Овуунид мэдвэр марава гэдэг нь бол одоо ума ранжидва ума танжирва хэрэг хэлж байгаа. Одоо Симзамби ёсонд ярьж байгаа гэдэг би дахин хэлээд байгаа шүү дээ тийм ээ. Танжирва ранжидва хэрэг хэлж байгаа. Умава гэж хэлэхгүй шүү дээ. Ягаад Симзамби ёсонд бол Симзамба өөрөө л умава шүү дээ. Раарангийн лула умава. Тэгэхээр ума ранжидва ума танжирва гэж хизээш нэрлэхгүй. Тийм ээ. Симзамба бол өөрөө умава учраас танжирва ранжидва л гэж нэрлэхээс биш. Эсвэл энэ хоёрыг нийлүүлээд овоонид мэдвэр марава гэж нэрлэдэг. За тэгэхээр га барва цани мэвийн чонхоржин чидүжэвийн дүлжаа болсон танжирва ранжидва бол байгаа гэж. За ингэж үзэж байна тийм ээ. Байгаа. За энэ бол буруу гэж. Ёсрва мэтэдэ гэдэг нь харанлаг тийм ээ. Мэтэдэ наа чин бол тарахгүй байна. Мэтэдэ дийн чидүжэвийн дүлжаа яна гүндэг дэмбэр мэдчин шавандо ёнду дэндүдүү дөдвийн чавэж. За тэгэхээр га барва цани мэвийн чонхоржин чидүжэвийн дүлжаа болвол гүндэг дэмбэр мадуа шавандо ёнду дэмбэр дүүва ингэж хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Га барва цани мэвийн чонхоржин шавил юм болвол тэгээ чидүжэвийн дүлжаал юм болвол. Тэгэхээр одоо ягд үг гэхээр аранлаг нэгдүгээр цандаа тэгж тавьсан шүү дээ тийм ээ. Чидүжэвийн дүлжаа Симзамба ванун Жесус үнгү чидү дасанла шавандо ёнду ранги цанижис дууа гүндэ ранги цани мадуа гэж айлцсан. Ийм тэгчингийн доог бол
가 барва цанин мэвийн чонхор гэж хэлнэ гэсэн. Нэгдүгээр. Хоёрдугаарт бол хажиг чиний тавьж байгаа чинь бол болохгүй байна. Овооны мэдэн магараваа бол га барва цанин мэвийн чонхор чинь чид үжээвийн дүлжээ бай таарахгүй. Ягд гэвэл га барва цанин мэвийн чонхор чинь чид үжээвийн дүлжээ яна шаван ёнду дэмбэр дууа гэж хүлээн зөвшөөрдөг. Гүндэг ранги цанин жи мадууа гэж хүлээн зөвшөөрдөг. Ийм бол шав байх ёстой юм аа. Бүр албатай, тийм ээ. Шаван дуу ёнду дэндүүдүүд энэ чав ич. Дэртэл ягд гэвэл доод дэдэр дэмбич. Яг тэгвэл га барва цанин мэвийн чонхрын үед айлцсан тэр сургаал өөрөө тийм юм үзүүлж байгаа шүү дээ. Гүндэр анги цанин жи мадууа шаван дуу ёнду дэмбэр дүүр үзүүлж байгаа шүү дээ. Тэр ном нь судран тийм ээ бурхны зарлиг өөрөө тийм юм үзүүлж байгаа учраас тэрний шав тэрийг хүлээн зөвшөөрдөг тийм шав байх хэрэгтэй. Яг тэр сургаалын шав болов. За тэгэхээр га барва цанин мэвийн чонхроор айлтсан судар болвол гүндэг ранги цанин жи мадууа шаван дуу ёнду дэмбэр дууа гэж үзүүлсэн гэдгийг яаж баталж байгаа юм гэхээр дэртэл лигчэн чонхор жиес гэдэг нь нөгөө га тамааштай тийм ээ сайтар ялгсан номын хүрдэн буюу одоо 3 дугаар номын хүрд тийм ээ ливүр намбар чивийн чонхор жиес дэдэр дэмба гашиг ливүр намбар чонхор бол гүндэг ранги цанин жи мадуу шаван дуу ёнду дэмбэр дууа гэж үзүүлсэн бөгөөд хорлоо тамааны гомбо жигвэр жэ явсрай няга сүмбэж гэж. За хорлоо тамааны буюу хорлоо барва цанин мэвийн чонхор хорлоо тамаа ливүр намбар чивийн чонхор хоёрыг гомбо жигва гэдэг нь жожо жиг юм а гэсэн санаа. Гомбо жигва гэдэг нь жожо жиг юм. Жожо жигбэр гэдэг нь нэг гэж жиг ямбар жэ явсрай няга сүмбэж гэж. Жэ явсрай няга сүмбэж. Богдлон болоод түүний одоо хоёр шав бол ингэж зарлилсан байна гэж. За тэгэхээр Дела Дэнэ га барва цанин мэвийн чонхор жиес шаван дуу ёнду дэмэдүү ойсу дэн сэрваян кэгдэ гэж. За тэгэхээр энэс бол үндэслээд га барва цанин мэвийн чонхороор бол шаван дуу ёнду дэмэдүү ойсу дэн сэрваг бас няцааж болж гинэ гэж. Тэгэхээр га барва цанин мэвийн чонхор бол шаван дуу ёнду дэмэдүү ойсу дэмба маян гэж хэлэх гэдэг тийм. Дэн сэрва кэгдэ гэдэг нь түүнийг бол одоо няцаана гэж тийм ээ. Тэгж бодтойгоор үзүүлсэн ёнду юу лээ? Шаван дуу ёнду дэмэдүү шүү, дэндүвдүү биш. Дэмбэр мадууа гэж бодтой үзүүлсэн гэдгийг ч гэсэн бол бас мөн яаж няцаагдана. Кэгдэ яагаад гэхээр дэ шаван дуу ёнду дэмэдүү мадэн бичэр. Мадэн бичэрдэ дэ дэндүвдүү дэм бичэр гэж. Дэмбэр дүүа гэж үзүүлсэн ч дээ гэж. Хэдий тийм боловч юу гэж байна? Дасинла дэмэдүү дэмбэр хайлно гэж. Тэ? Дэмбэр мадууа гэж үзүүлээгүй. Харин зөв үгэн дээрээ бол дэмбэр мадууа гэж үзүүлсэн гэдгийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Утгандаа мөн чанартаа бол дэмбэр дүүа гэж үзүүлсэн. Үгэн дээрээ бол дэмэд гэж хэлсэн гэж. Товчхондоо ингэж л одоо хэлж штэ тийм ээ. За энэ тухай бол бид нар ортомцондоо ярьсан штэ тийм ээ. Энэ бол гайгүй ойлгомжтой байна тийм үү. Ойсу дэн сэрва кэгдэ дэ шаван дуу ёнду дэмэдүү мадэн бичэрдэ дэс дэ дэндүвдүү дэмбэчэр. Дэндүвдүү гэж шаван дуу ёнду бол дэмбэр дүүа гэж үзүүлсэн. Онжа дасинла дэмэдүү дэмбэр хайлан. Хэдий тийм боловч яг нь дэмэдүү гэж. Энэ дээр бол дэндүвдүү дэмбаян гэсэн. Энэ дээр бол дасинла дэмэд гэж үзүүлж байгаа маа гэж. Дасинла гэдэг нь одоо үгэн дээрээ гэх юм уу нэр томьёон дээрээ бол дэмэд гэж үзүүлсэн юм аа. Тэрнээс биш мөн чанартай утга нь бол дэндүү гэж үзүүлсэн юм аа. Дэмэд гэж бол үзүүлээгүй гэж. Дэмэдүү мадэн, дэндүвдүү дэмбаян. Гэхдээ дасинла бол дэмэд гэж үзүүлсэн юм аа гэж. Ойлгомжтой тийм үү. За Дела хонарес. Дела хонаре. Цанин мэвийн чонхор жиес. Гүндэг ранги цанин жи мадуур дасинла дэмба дартуу мадуур таал гэж.
цанид медвийн чонхор буюу одоо га барва тийм ээ цанид медвийн чонхор жиес чонхор болвол гүндэг рангийн цанижи мадуур тасинла дембадарду мадууртал дооде даажишимба маимбичэр шина маачоо гэж маачоо. За яг л одоо түрүүний ярьсан шиг одоо юу гэсэн шүү дээ тийм ээ. Га барваад үзүүлсэн биш ээ. Га дамбуу дэншин чонхор дээр үзүүлсэн бүгдийг дандундуу дэлэлж байгаа юм биш ээ. Дандундуу дэлба маяан гэсэн шүү дээ тийм ээ. Гүндөр анги цаниж мадууа гэдгийг дандундуу дэлж байгаа. Тэр талаас нь дандангийн доо гэж хэлсэн юм аа гэсэн. Одоо түүнтэй адилхан яаж юм? Хэдийгээр даажишимба маимбийн доо, данданжийн доо гэж хүлээн зөвшөөрсөн байлаа гэд тэр одоо юу гэдгийг га барва цани мэвийн чонхрын үед айлтсан бүхэн даажишимба маян гэсэн үг бол биш шүү дээ тийм ээ. За тэгэхээр цани мэвийн чонхрын үед бол гүндэг ранги цанижи мадууа гэж үгэн дээрээ үзүүлсэн. Тэр үзүүлсэн чинь бол яг тэр дагууга биш юм аа. Ягаад гэвэл тэр дооч нь даажишимба маян шүү дээ гэж одоо аргалагчийн өөрөө тэгж хэлсэн шүү дээ гэж. Тэгэхээр мачуу гэж. Даажишим судран тийм ээ тэр судар гэх юм уу га барва цани мэвийн чонхор даажишимба маянба байлаач гэсэн гүндэг ранги цанижи мадууа гэдэг бол яг үгээрээ ямаа гэж хэлэх гээд байхгүй юу? Товчхон доо тий. Гүндөр анги цанижи мадууа гэдэг нь бол яг тасинла демба дар юм аа гэсэн тий. За мачуу гэж юм тий. Мачууа яаж зээлэх вүлээ? Дооде даажишимба маянна цани мэвийн чонхоржис гүндөр анги цанижи мадуур тасинла демба дарду мадуби мачуу гэдэг нь дембадар дубаин гэсэн санаа шүү дээ тийм ээ. Мадуби мачуу гэдэг нь дубаин гэсэн санаа. Дубаин. Тэгэхээр га барва цани мэвийн чонхор болвол энэ га барва цани мэвийн чонхор болвол даажишимба маянуу гэвэл маяа. Гэхдээ тэн дотор байгаа гүндэг ранги цанижи мадууа гэдэг бол яг демба дар ин л гэсэн үг. Дембадар дубаин л гэсэн санаа. Дембадар дубаин. Дембадар дубаин. Дубаин. Мадууа мадуви мачуу гэдэг чинь дубаин л гэсэн санаа тийм ээ. За энэ ойлгомжтой байх үү те. За уучлаарай. За дэ шавандо ёнду за мачовдэ гэд баталж гин тийм үү. Дэ шавандо ёнду ранги цанижис мадуур тасинла дембин чанаа даажишимба маянбар дэлбэж гэж. Тэгэхээр га барва цани мэвийн чонхорчин бол ягаад даажишимба маян гэж хэлсэн бэ гэхээр шавандо ёнду хоёрыг ранги цанижи мадуу гэж одоо үгэн дээрээ тэгж айлцсан. Тэр талаас нь даажишимба маян гэж байгаа маа гэж. Тэрнээс биш гүндэг рангийн цанижи мадууа гэдэг талаас нь даажишимба маян гэж хэлээгүй. Гүндэг рангийн цанижи мадууа гэдэг бол яг л одоо тэр айлцсан дагуу нь хүлээн зөвшөөрнө. Шавандо ёнду рангийн цанижи мадууа гэж үгэн дээрээ тэгж айлцсан. Тэрийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Тэр талаас нь бол энэ бол даажишимба маянба буюу данданжин доо. Энийн утгыг бол өөрөөр тайлбарлах шаардлагатай байгаа юм. Тэр талаас нь бол данданжин доо гэж хэлсэн юм аа гэж. За энэ болж байгаа үстэй тий гайгүй. За хажиг. Чөжийн дагмид прамо демби нөрөнду жүрвийн диншийн чонхоржийн чид үжэвийн дүлжа ёддэ гэж. Дийн чид үжэвийн дүлжэр жүрвийн ранжилдэ дэ домбийн нөрөн юм бэ гэж. За чөжийн дагмид прамо гэдэг бол одоо нарийн одоо хоосон чанарыг хэлж байгаа. Тэгэхээр чөжийн дагмид прамо гэдэг буюу одоо машид нарийн тэр хоосон чанарыг үзүүлэх сав болох тийм ээ. Одоо түүнийг одоо ойлгож чадах тийм сав болох динши чонхрын чид үжэвийн дүлжа байна гэж хэлж байгаа. Динши чонхрын. За тэгэхээр чөжийн дагмид прамо гэдгийг бол хэн голлож бясалгадаг вэ гэхээр их хөлгөнийхэн голлож бясалгадаг ийм зүйл.
Чойжийн дагмид прамо гэдэг нь. За одоо Симзамбын ёсонд ярьж байгаа шүү. Симзамбын ёсонд. Симзамбын ёсонд бол тэгж үздэг. Чойжийн дагмид прамо гэдэг бол их хөлгөнийхэн голлон бясалгаж үлддэг. Бясалгалын одоо гомжоонд 100. Тэгэхээр Динши чонхоржийн чид үжээвийн дүлжаа бол тэгмэнгээр ирж байна шүү дээ, тийм ээ. Динши чонхорын чид үжээв бол тэгмэнгээр ирж байна. Тэгмэр игжин Жесус өмнө чидүүд Динши чонхор ойдон данжаан зоврж байна дэм би доо бол га дамбуу Динши чонхоржийн цанд гэж тавьсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр аранлаг тэгж тавьсан. Тэгэхээр хажиг болохоор тэр талаас нь бол чаваа байхгүй гэж бодоод ш. Чойжийн дагмид прамо дэм би норинду журийн тийм сав болсон Динши чонхорын чид үжээвийн дүлжаа бол байна. Тийм тэгмэн иргэжингийн дүлжаа байна гэж хэлэх гээд шүү дээ нэг ёсондоо. Дийн чид үжээвийн дүлжэр журийн ранжил дэ дөмби норин юм байж. Тэгэхээр чид үжээвийн дүлжаа болсон аранжил дийн чид үжээвийн дүлжаа гэдэг нь Динши чонхорыг хэлж байгаа. Динши чонхорын чид үжээвийн дүлжаа болсон аранжил бол юу гэж байна? Аранжил бол тэр чойжийн дагмид прамо дөмбийн сав болох шавь юм аа гэж. За тэгэхээр энд хоёр зүйлийг ялгах ёстой. Симзамбын ёсны хоосон чанар болвол Думтааны талаас нь ярьж байгаа. Одоо аранжил гэдээ ороод ирэхээр эн чинь бол ламжийн чанаа тавьж байгаа тийм. Аранжил гэдэг бол аранжил, цоглом, жорлом гэдэг энэ замаар орсон гансгийг бол аранжил гэж хэлж байгаа. Аранжил мөртлөө одоо Думтааны талаасаа бол ямар ч думтаатай хүн байж болно шүү дээ, тийм ээ. Ямар ч думтаатай хүн байж болно. Өөрийнхөө төлөө зовлонгоос гарыг гэж бодож гин үү? Бусдын төлөө гэсэн одоо хамаг амтны тусын төлөө гэж бодож гин үү гэдэг тэр талаас нь аль замаар орж гин вэ гэдгийг нь бол тавьж байгаа. Тийм ээ. Аль одоо философи гэдэг юм уу? Аль дүмтаа тогтсон тааллыг хүлээн зөвшөөрч гинэ гэдэг талаас нь бол одоо их хөлөгний замаар орсон, баг хөлөгний замаар орсон гэж бол тавьдгүй. Тийм ээ, тавьдгүй. 5 шэр 2 тэр хоёр ялгаа байгаа шүү дээ, тийм үү? За тэгэхээр Симзамбын гомжаан 100, Ранжилын гомжаан 102 бол таардаг. Нэг нь бол Думтааны талаас Симзамба гэж тавьж байгаа. Нөгөөх нь Ранжил ламжийн чанаа тавьж байгаа. Гэхдээ энэ хоёр бол гомжаан 101 байгаа. Тэ Сүнзэн ядон. За тэрийг мэдж байгаа бох, тийм ээ. За Чойжин дагмын прамо дөмби норинду журийн Динши чонхоржийн чид үжээвийн дүлжаа яд. Дийн чид үжээвийн дүлжэр журийн ранжил дэ дөмби норин юм байж. Дээртэл дэ Сүнзэн ядон юу гэж байна? Сүнзэн ядон дөмби норин юм байж гэж. Тэгэхээр аранжил бол Сүнзэн ядон бясалгадаг. Сүнзэн ядон бол Симзамбын бас хоосон чанар шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Сүнзэн ядон норин юм байж. Дээртэл дэ Сүнзэн ядон гомжоон зоврж байна гом байж гэж. За тийм бооз гомжаан зовж байна. Тэгэхээр гомжоон зоврж байна гом. Бясалгалын гол болгож одоо бясалгадаг. Бясалгахтууны одоо тий янз янзын зүйл бясалгах байна шүү дээ, тий. Мөнх усыг бясалгах одоо өөр юу байдгийг тий. Зовлон мовлон одоо бясалгах одоо олон янзын бясалгал байна. Тэрэн дотроос бол бясалгалын гол болгож бясалгах зүйл нь бол Сүнзэн ядон юм аа гэж. Сүнзэн ядон. Тэр хоосон чанар. Тэр гомжоон зовж. Тэр гомжоон зовуу гэж яагаад хэлж байгаа. Тэрийг бясалгаад голлон бясалгасаар байгаад өөрийнхөө одоо тэр меловлам ранжил даажимбын гомпонг бол тоолдог байна, тийм ээ. Тийм учраас гомжоон зовуу гэж. За гомжоон зоврж яна гомби чирдэ дэдэр гомбан ам гансгийн дагмид гомжоон зоврж яна гомба гарун ган шиг чима маян бэж гэж. За тэгэхээр аранжил бол тий аранжил нянтой ранжил гэдэг аранжил бол Сүнзэн ядон гомжоон зовуу болгодог юм гэж тийм ээ. Сүнзэн ядон гомжоон. Гэхдээ гансгийн дагмид бол гомжоон зовуу болгодог вэ гэдэг тийм чима маян бэж. Дэртэл дэ нянтойд нь даваа мэдсэн бэж гэж. За тэгэхээр аранжил бол нянтойтой үзэл онол нь бол харилцсан адилгүй өөр байдаг юм гэж. Дэртэл дэ тэгва бэрэмбийн гансыг юм бэж гэж. Тэгва бэрэн буюу одоо дунд хөлгөний гансыг шүү дээ гэж. Дунд тэгва бэрэн гэж бас хэлдэг те. Тэгва бэрэмбийн гансыг юм бэчэрнэ аранлаг өгж чаваа мачуу гэж. Чаваа мачуу. Мачуу дээ. За яагаад
тэгва бэрэн гэж хэлж байгаа юм бэ гэхээр хажиг чиний бодож байгаа шиг тэр талаас нь бол тэгва бэрэн гэж хэлээгүй маа гэж. За мачвдэ сэрдва тамаавинцэ ловн шинж дамаг дэмбала мэдээвар ранги жанчу ондужид нёадан гэж. Ондужид нёадан гэж. За энэ юу гэсэн үг вэ гэхээр сэрдва тамаавинцэ гэдэг нь орчлонгийн одоо эцсийн агшинд гэж. Тийм ээ. За одоо ингээд одоо бол үйл Нисванисын ирэхээр орчлонд ингээд төрөөд ингээд одоо байж байгаа. Гэхдээ 10 жил одоо замаар ороод ингээд цоглом жорлон тонлом гомлом гэд одоо ирчээд тэгээд одоо яг л одоо даажинбын гомпонд товлох гэж байгаа тэр үеийг бол 2 дугаар агшинд дараагийн агшинд бол даажинба болох гэж байгаа тэр үеийг бол сэрдва тамаавин цэ гэж хэлж байгаа. За тэгэхээр тэр үедээ бол одоо 10 жил даажинба болохдоо өөрөөсөө өөр ямар нэгэн багшийг шүтэж багшийн өвдөст харгалзахгүйгээр өөрийнхөө хүчээр өөрийгөө бол даажинба болгож чаддаг. Нэг юм онцлогтой 10 жил бол. Тэгэхээр сэрдва тамаавинцэ ловн шэнжис ловн гэдэг нь багш бусад багшийн одоо өвдөс үзүүлэхэд үл харгалзан өөрийн одоо бодийг бол олж чаддаг юм аа гэж. Ранги жанчу буюу ранги одоо мелуламыг хэлж байгаа шүү дээ. Ранги мелулам ондужид ба. Жудла жива ондужид ба. Ранги жанчу гэдэг нь ранги одоо тэр даажинбын гомпон хэлж байгаа. Мелулам товлно л гэсэн үг. Лам ондужид ба тийм ээ. Лам мелулам ондужид нёадан. За мөн яадгүй гэхээр даажим товинцэ damit лүжин намжуржин гоно дүлжаалаад чö домбо согжис гоно согжин гоно тэгва бэрэмбийн гансагдууж байгаа бэ гэж. За тэгээд даажимба буюу дайснаа дарсан үрийг олсон тэр цагт бол дуу аваа гаргахгүйгээр одоо бидэн шиг ингээд одоо над шиг ингээд ба гэд ингээд ярьж хэл амаараа ингэж ярьж дуу аваа гаргахгүйгээр биеийнхэн намжир одоо биеийн байдлаараа тийм ээ биеийн үйл хөдлөлийнхөө байдлаар бол яах нь шавнартаа ном чаддаг. Лүжи намжуржин гоно дүлжаала ном үзүүлэх тэргүүтнийх нь үүднээс тэгва бэрэмбийн гансаг дунд хөлгөний гансаг гэж бол тавьж байгаамаа. Энүүгээрээ нянтойгоос илүү юм аа. Энэ талын эрдмээр нянтойгоос илүү. Нянтой бол яг уу гэхээр даажинби гомпонд товлохын тулд заавал багшийг шүтэж багшаар бол хөтлүүлж түүний одоо өвдөс тийм ээ ном энэ нь шүтжиж даажинби гомпонд товлдог. Даажинба болоод тэгээд одоо өөрийнхөө олсон тэр даажинбыг гомпонг яаж товлсон юм бэ? Ийм одоо бясалгал хийх хэрэгтэй. Ийм одоо зам мөрөөр ингэж явж ийж даажинба болдго юм байна. Зовлонгоос гэтэлтийн байна гэд өөрийн одоо шавнартаа заахтаа бол дуу аваа гаргахгүйгээр одоо биеийнхэн одоо тэр дүр байдлаар бол шавнарт ном зааж чаддгүй нянтойнууд. Тэгээ энэ бол одоо 10 жилийн үнэхээр одоо сонин гайхамшигтай бас нэг ийм онцлог байгаа. Бусдад байхгүй. Тэгээ энүүгээр нь бол нянтойгоос илүү гэж үздэг юм аа. Тийм учраас одоо баг хөлгөний биш одоо дунд хөлгөнийх гэж бол бас үздэг юм аа гэж хэлж байгаа. Даажим товинцэ damit лүжин намжуржин гоно дүлжаала чö домбо сүүжин гоно тэгва бэрэмбийн гансагдуу жог бэ гэж шүү. Гансагдуу жог баа юм гэж. Тэгэл одоо энэ дээр олон дагсал биш үү тийм. За ранжил даажим ба чöжин ранжил даажим ба чöжин damit лүжин намжуржин гоно дүлжаала чö домбо ямбартаа дөө. Дүлжаала чö домбо мэвэртэл мэрдэгва домбо мэвичэр. Ранжил даажим ба дүлжаала damit лүжин намжуржин гоно дүлжаала мэрдэгва домбо мэвичэр. Даамаадуу гэх юм. Мэрдэгва домбо явартал.
Дамит Лүжин намжуржин гоноо шүү. Дамит Лүжин намжуржин гоноо дүлжаала Мэрдуга Домбоё урталтай шоо. Тэ яаж үзүүлэх юм? Мэрдуга гэдгийг. Дамит Лүжин намжуржин гоноо ганцгийн дагмид яаж үзүүлэх вэ? Бумба Мэрдуга яаж үзүүлэх вэ? Тэгэхээр хэлбэл энэ тэгээд тэр үзсэн одоо тэр өөрийнх нь одоо шав болвол тэрийг тэгээд сэтгэлдээ төрүүлэх нь байна шүү дээ. Тэгж л одоо гайхамшигтай. Одоо заадаг л бахан байна шүү дээ, тийм ээ. Тэгээд Дамит Лүжин намжуржин гоноо дүлжаала чой домбо тэргүүтнийх нь нүднээс тэгва бэрэмби гансгаа гэдэг гэж. Жогойч ян хонарээс дэндар анжилдэ сүнзэн ёдонгийн даваа гомжоо жидуртаал гомжаан зовор жидуртал за тийм ранжил бол сүнзэн ёдон гомжаан зовоо болгодог. Тэгээ яг Симзамбын даваатай адилхан сүнзэн ёдон бол гомжаан зовоо болгодгоо гэж байна. Жидуртал ран санжаадан Симзамба даваа цум бичиж байгаа. Энд байна шүү дээ, тийм ээ. Ран санжаа гэдэг нь аранжлыг хэлж байгаа. Жалва гэдэг чинь санжаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Ран жалва. Өөрөө яах нь багшийн хувьд шүтгэхгүйгээр Сэрдва Тамавинцэ Домбо Шинжийн Дамаг Дембала Мадовар гэсэн шүү дээ, тийм. Дамаг Дембала Мадовар Даажинби гомпонд товолдог буюу Мелулам онду жиднөва. Мелулам рангийн жудла жиднөва. Энэ талаас нь ран жалва гэж хэлж байгаа. Ран жал өөрөө ялдаг. Өөрөө одоо юу гэх юм? Өөрөө өөрийнх нь тэр сэтгэлийн муу нисванисыг бол үндэс язороос нь арилгаж чаддаг. Тийм одоо учраас ран жалва гэж хэлсэн. Ран санжээ. Тэгэхээр ран жалва, ран санжээ хоёр бол нэг утгатай шүү. Ранжил гэж хэлдэг. За ран санжээ гэж хэлдэг бахан, тийм ээ. За тэгэхээр ран санжээ болоод Симзамба хоёр бол даваа цум бэж гэж. Даваа цум. Энэ бол үзэл онол нь бол адилхан байдаг гэж. Тэгэхээр ран санжээ бол яг нь ламжийн ондоо тавьж байгаа шүү дээ. Тэ? Ранжил, цоглом, жорлом, томлом, гомлом гээд явж байгаа тэр зам мөрөөр орсных нь үүднээс ран санжаа гэж хэлж байгаа. Симзамба гэдэг бол дүмтаан чанаа хэлж байгаа. Тэгэхээр ламжийн ондоо орсон нэг дүмтааны ондоо тавьж байгаа хоёр. Гэтэ энэ хоёр бол даваа цум ба юм гэж. Дэдэр намшидлаа сүм бичирна мачууд дээ гэж. Дэдэр намшидлаа. За энэ намшидлаа сүм бичир гэдэг нь намшид нь бол намшид нинжин хэлж байгаа шүү. Намшид нямбужин. Жалцвжээ богдын богд ламын шав жалцвжээ богдгоо, тийм ээ. Одоо 2 дугаар гандан тэва. Жалцуу дармаар юм чинь ламын зохиосон намшид нинжинд бол ран санжаадан Симзамба хоёр бол даваа цумба гэж альцсан байна гэж. Сэрна мачвдэ дини умаранжуди думтаа вандо задвичир дэдэр маяна тарлам салжидлаас нянтода ран санжаа намжин ян жөдүүлдүү мажрувийн нядунгийн дэ хоноо нийтний самуинла шэсумба метевартаа сүнзэн нядун онсомдуу догын ранжил яви гэж. Дагха. Тэгэхээр сүнзэн нядун гомжон зовоо болгодог. Симзамба бас сүнзэн нядун гомжон зовоо болгодог гэж байгаа. Чинь бол юу гэж байна? Умаар ранжидвийн дүмтааны умаар ранжидвийн одоо дүмтаа ондоо задваа юм гэж байна. Тэгэхээр умаар ранжидвийн гансыг ингээ харах юм бол Симзамба яг нь аранжил хоёр бол даваа цумба юм а гэсэн санаа. Хэрвээ тийм биш бол тэ умаар ранжидвийн хувьд энэ хоёр даваа цумба болохоос биш Симзамбын хувьд бол даваа цумба биш юм а гэж хэлэх гээд байна шүү дээ. Хэрвээ тийм биш бол тарлам салж намдал одоо тарлам салж байгаа шүү дээ. Намдал тарлам салждад нянтода ран санжаа намжийн жодүлдөө мажрвийн гэж нянтодан ран санжаа намжийн тэ энэ чинь ламж яванд үйлж байгаа шүү дээ тэ нянто ранжил ран санжаа гэдэг нь аранжил энэ хоёрын жодүлдөө мажрвийн гэдэг нь энэ хоёрын одоо доголдгоо энэ хоёрын одоо догийн юл маянбын нядунгийн дэн хоноо нийтний
самуинла гэж. Тэгэхээр Нянтойдон Ран Санжаа хоёрын тийм ээ жодюл маян ийм Нядунгийн дэ хоноонид бол Нядунгийн дэ хоноо гэдгийг Нядун гэдэг нь бол Сүнзэн Нядун хэлж байгаа. Тэгэхээр Сүнзэнгийн дэ хоноонидны самуин гүнзгий инла гэж айлцсан байна. Тэгэхээр Нянтойдон Ранжил хоёрын доглоогүй Мадугбын Сүнзэн Нядун байна. Тэр нь бол самуин гэж хэлж байгаа чинь таарахгүй болох гэдэг шүү дээ гэж. Тийм ээ. Тэгэхээр зүгээр энгийнээр хэлвэл юу гэсэн үг гэхээр Аранжил бол Сүнзэн Нядун доглохгүй гэсэн санаа. Тарлам салжтад тэгж айлцсан байна. Нянтой Аранжил хоёр бол Сүнзэн Нядун доглохгүй. Ягаад гэвэл тэр чинь хитрхи гүнзгий юм аа гэж айлцсан байна. Тэгвэл энэ буруу юм уу гэж. Тарлам салжид энэ айлцсан чинь таарахгүй болох гээд байна. Хэрвээ одоо хажиг чинийхаар бол Симзанбадан Аранжил хоёр даваа цүмба гэх юм бол тарлам салжидын энэ лүн яах вүлээ? Аран Санжаа намжийн те Аранжилын доголдгүй Сүнзэн Нядун байна гэж штэ гэж. Байна гэж айлцсан чинь таарахгүй болох юм уу гэж. Мэтэ бартас. Сүнзэн Нядун онсомдуудаагүй Аранжил явээч. Чиний хар бол Сүнзэн Нядун онсомдуудаагүй буюу гомжоон зоврж яана гомбын Аранжил явээч даг чи дөрөв даг гэж тэгж хайлгсан шүү дээ гэж. Даг. Сайн. Одоо мөн Сүнзэн Зайшиндү Зимбийн Зимба Бамбын Ранжил даажум яв. За тэгэхээр Сүнзэн Нядун гэж штэ тий. Сүнзэн Нядун гэж тий. Сүнгадан Зимба нэг донва. За тий энэний эсрэг тал нь бол Сүнзэн Зайшиндү Зимбийн Зимба гэж байгаа. Тийм ээ. Гансхийн дагмид бясалгадаг бол тэрний эсрэг тал нь Гансхийн дагдү Зимбийн Зимба багнах ёстой тийм үү. Гансхийн дагдү Зимбийн Зимба багнжиж Гансхийн даг медур Зимбийн Зимба төрнө шүү дээ тийм үү. Энд чинь юу вэ? Зиндан ой суу галмын лоо шүү дээ тий. Зиндан ой суу галмын лоо учраас тий. Тэгэхээр Сүнзэн Нядун гомжоон 100 болгодог юм бол Сүнзэн Зайшиндү Зимбийн Зимба Бамбын Ранжил даажумба байна гэсэн үг болох гэдэг шүү дээ тийм үү. За мөн юу гэж Сүнзэн Зайшиндү Зимбийн Зимба тэгж одоо Сүнгадан Зимба буюу одоо гадна талын одоо зүйлс дотоод одоо оюун ухаан хоёрыг бол хоёр шал өмнөө тийм ээ хоорондоо бол ямар ч холбоо барилдлагагүй тусдаа гэж үзсэн ийм үзэл онолыг хэлж байгаа шүү дээ. Сүнзэн Зайшин гэдэг нь. Зайшинд үзем. Симзанба бол гадна талын бүх зүйл бол миний дотоод сэтгэлээс үүсэж байгаа маа. Өмнө нь зөндөө ярьсан шүү дээ. За мэдж байгаа үстэй тий. Миний дотоод сэтгэлээс үүсэж байгаа маа. Миний харж байгаа богдуулыг өөр хүн хинч харахгүй. Миний амталж байгаа шиг бол хинч амсахгүй. Миний үнэрлж байгаа шиг өөр хинч үнэрлэхгүй. Таны харж байгаа шигээр би харж чадахгүй. Энэ богдуулыг тий. Зарим хүн богдуулыг хараад өнөөдөр яасан сайхан өдрөө гэд сэтгэл нь онгоох байна. Зарим нь үгүй одоо ястаа нэрээ гэд бүр одоо бухимдаж стресстэгч хүн байж болно тий. Тэгэхээр бидний харах, идэх бүгд өөр өөр байдаг тий. Айлын нэг хүүхдийг хараад зарим нь аавтайгаа адилхан гэдэг, зарим нь ээжтэйгээ адилхан гэдэг. Уул нэг л хүүхд байгаа шүү дээ тий. Тэгэхээр өөр өөрөөр харж байгаа ч юм бол тэр харж байгаа нь бол гадна талаас харагдаж байгаа. Хэрвээ гадна талаасаа аавтайгаа адилхан хүүхд байсан бол хингуач харсан аавтайгаа л адилхан харагдах ёстой. Гэтэл тэр дүрс өнгө хэлбэр гэдэг чинь бол бид нар гадна талаас биш дотоод сэтгэлээсээ харж байгаамаа гэдэг ийм л үзэл онолтой байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр дотоод сэтгэлээсээ тэр дотоод сэтгэлээсээ харж байгаа учраас өөр өөрөөр харж байгаа. Уул нэг л хүүхд байгаа шүү дээ. Тэгтэл зарим нь ээжтэйгээ адилхан, зарим нь аавтайгаа адилхан, зарим нь бүр хаа хамаагүй энэ манай тэрнтэй ямар адилхан юм байж гэх гих мэтлэнгээр ийм байгаа чинь бол юу гэхээр өөр өөрийн үйл өөр өөр байгаа. Урд насны үйлээс ахуулаад хийжсэн ажил үйл нь өөр учраас тэрнийхээ дагуу бидний авьяас нь хүртэл өөр байдаг юм аа. Тэгээд тэр өөр өөр авьяас сэргсэн тэр авьяасынхаа хүчээр онжижийн багчиг гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Онжижим. За энэ тухай хойно гарна гэхдээ илүү тодорхой. Тэгээд тэр өөр өөр авьяастай өөр өөр үйл хураасан. За тэрнийхээ одоо тэр байдлаас хамаарат юмсыг өөрөөр хардаг. Тэгэхээр эн чинь бол дотоод сэтгэлээс. Тэгэхээр гадна талын юм маань миний дотоод сэтгэлийн авьяас сэргсэний хүчээр ингэж харж байгаа болохоор гадна талын зүйл дотоод сэтгэлтэй холбоотой. Энэ хоёр чинь хоорондоо
бүр шал тусдаа бие даасан өөр зүйл биш юм аа. Өшөө цаашлах юм бол эн чинь ерөөсөө энэ хорвоо ертөнц бүр тэр аяараа болвол яах нь сэтгэлийн мөн чанартай гэж. Тийм учраас сэм зам ба сэтгэл төдийтэн гэдэг. Сэтгэл төд бүх зүйл сэтгэлээс хамаа сэтгэл төдий юм аа. Сэтгэл төдий юм аа гэж үзэж байгаа. За ийм үзэл онолтой. Тэгэхээр энэ үзэл онолынх нь эсрэг тал нь юу гэхээр гадна талын зүйл дотоод оюун ухаан хоёр бол зай шин ба зай тадад тийм ээ бүр тусдаа гэж одоо бодож байгаа энэ баримтлал энийг бол төвчих хэрэгтэй. Энэ баримтлалыг төвччихийж энэ хоёр бол тусдаа биш юм байна гэдгийг таньж мэдсэн одоо энэ Симзамбийн хоосон чанарыг тавих гэдэг шүү дээ тийм үү. За тэгэхээр сүнзэн зайшиндуу зэмбийн зэмба бамба гэдэг нь бол энийг төвчсөн аранжил даажим явартал. Аранжил даажим ба явартал. Ажиг чиний хар бол тий явартал. Яг тэгэхээр чи сүнзэн нидун гомжаан зовор жайна гомбын аранжил лова ёд гэсэн шүү дээ гэж. Ёд гэж хэлсэн шүү дээ. Дагха гэдэг нь тий чи даг тэгж хайлгансан шүү дээ гэж байгаа. Дагха. Дөна чөжи дагзан прамо бамбын ранжил даажим явартал. Чөжи дагзан прамо гэдэг чинь чөгийн дагмид буюу тэр хоосон чанарыг одоо машид нарийн тэр хоосон чанарын эсрэг тал нь бол чөжийн дагзан юмсын одоо бид барих үзэл. За энэ чөжи дагзан дотроо бол рагба прамо гэж хоёр байгаа. Рагба прамо буюу одоо бүдүүн нарийн гэж хоёр хэсэгт ялгадаг. За тэгэхээр тэр прамо нь бол одоо тэр нарийн одоо хоосон чанар гэж тавих гэдэг. Тэгэхээр чөжи дагзан прамо бамбын ранжил даажим явартал дөдвич дөөнө. Тэгэхээр шидэв прамо бамбын ранжил даажим явартал дөдвич. Тэгэхээр шидэв буюу мэдгэдгүүний түүтгэр машид нарийн мэдгэдгүүний түүтгэрийг төвчих юм бол бурхан болно. Бурхан болоход гол саад болдог зүйл чинь энэ шидэв прамо. Шидэв прамо. Энийг юугаар арилгах вэ гэхээр чөжи дагзан прамо баганжиж арилгадаг. Чөжийн дагзан прамог арилгахаар чөжийн дагмид прамог доголдох буюу онж таньж мэдээд тэрнийгээ үргэлжлүүлэн бясалгасаар энэ шидэв прамо гэдэг имийг бол алга болгодог. Тэр алга болсон тэр цагт бид бурхан болдог. Бурханы утгыг болдог. Тэгэхээр хажиг чиний хар бол сүнзэн ядун гомжон зоврж байна гомбын аранжил лова явартал. Тэгвэл эн чинь юу? Чөжийн дагзан прамо штэ. Тэр чөжи дагзан прамо бамбын ранжил даажим бо явартал. Дөдвч дөөнө. Тэгвэл чөжи дагзан прамо баганчих юм бол шидэв прамо багансан болчих штэ. Тэгэхээр шидэв прамоор бамбын ранжил даажим явартал. Дөдвч. Дөөнө юу хөө? Ранжил даажим бач тэгвэл санжава юм бартал. Бурхан болчих жоох юм уу гэж. Ранжил даажим товаадан санжээж гомбон товоо дүнэмд товыг гансыг юм бартал. Шидэв прамо бамбын гансыг юм бич. Ямбартал чөжи дагзан прамо бамбын гансыг юм бич. Ямбартал сүнзэн ядун гомжаан зоврж байна гомбын гансыг юм бич. Ямбартал юу хөө? Сүнзэн зайшиндуу зэмбийн зэмба бамбын гансыг юм бич. Ийм л одоо даг өөрийнх нь дагийг готлуулах юм шүү дээ тийм ээ дөдвич. Хооноор диин амала амадела мачвдэ гэж. За диин амадела мачвдэ. Ранжил даажим биес сүгзэн доггүй шиншэр анги цаничи дүүр зэмби зэмба мабан бичэр сэрва мэтэдэ гэж. Мэтэдэ дэвдүн доодон жавана шадвин шидэв бамбын гансыг яна. За энэ дэвдүн гэдэг нь бол цамаа дэвдүн штэ. Цадмаа дэвдүн гэж ном. Доодон жава гэдэг нь доо гэдэг нь цадмаа доо гэлж байгаа. Цадмаа доо. Энэ бурхан багшийн айлцсан ном биш үү? Цадмаа доо гэж байгаа шүү дээ. Цамаа дэвдүн доодон жава гэдэг нь бол цамаа доо гэлж байгаа. Цамаа доо. Ловн чоглонгийн задвин цамаа доо. Цамаа дооч гэдэг. За бүр одоо намдлын гол заваа болсон ном шүү дээ тийм ээ. Ловн чоглонгийн задвин. За цамаа дэвдүн дан цамаа доо ловн чоглонгийн задвин цамаа доодон жавана шадвин шидэв бамын гансыг яна сүгзэн доггүй шиншэр ранги цанижис дүүр зэмийн зэмба бамбын гансыг юм бэ чавичэр дэртэл дэнэ шадвин шидэв бамбын гансыг санжаа пагва юм бэчэр
Дэртэл Дэнэ шэдвийн Санжа Пава Ёвичэр. Тэгэхээр цамиа дэвдүүнд цамиа доог яагаад энэ дээр ингэж гаргаж ирж байгаа. Энэ дээр Шидэв Бамбын гансыг энэ сүг сүгзэн доггүй шиншэр ангийн цанижи дүүр зэмбэн зэмба Бамбын гансыг юм бин чав гэж гаргаж ирж байгаа юм бэ гэхээр цамиан дооч нь гол нь Сэмзэмби ёсонд айлтж байгаа шүү дээ, тийм ээ. Сэмзэмби ёсонд айлтж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгээ Шидэв Бамбын гансыг Шидэв Бамбын гансыг Санжа Пава юм бичэр. Дэртэл Дэнэ шэдвийн Санжа Пава Ёвичэр. Тэгэхээр Шидэв багнахал юм бол бурхан болно гэдэг энэ үзэл онол эндээс харагдаж штэ, тийм үү? Шидэв багнуул бурхан болохын тулд яах нь Шидэв багнах ёстой гэдэг нь эндээс харагдаж байна. Шидэв багнахын тулд яах нь сүг сүгзэн доггүй шиншир рангийн санижис дүүр зэмбийн Зимба Бамбын гансаг байх ёстой, болох ёстой гэдэг нь эндээс харагдаж байна. Тийм үү? Шидэв Бамбын гансаг Санжа Пава юм бичэр. Ямбартал Дэнэ шэдвийн Санжа Пава Ёвичэр гэдэг нь юу гэсэн үг гэхээр цамиан доод, цамиа дэвдүн, цамиан доонд номонсон. За тэр цамиа дэвдүн, цамиан доонд гарч байгаа Санжа Пава гэж байгаа штэ гэж. Тэ? Цамиан доод, цамиа дэвдүнд бол мөн л адилхан бурхан болох арга замыг зааж байгаа штэ. Тэгэхээр тэр арга замаар яваад одоо бурхан болох тэр бурхан байгаа шүү дээ гэж. Тэр ямар бурхан байх юм бэ гэхээр Санжа Пава байх хэвээр. Тэр Санжа Пава чинь яаж бурхан болсон юм бэ гэхээр Шидэв багнажиж бурхан болсон. Тэр Шидэв яаж багнасан юм бэ гэхээр сүг сүгзэн доггүй шиншир ранги цанижис дүүр зэмби Зимба Бамбын гансаг байтараа. Гэж л үзүүлэх гэдэг шүү. Тэгэхээр сүг сүгзэн доггүй шиншир ранги цанижис дүүр зэмби Зимба Бамбын гансаг бол Шидэв багнасан гансаг юм аа. Тэгэл тэр Шидэв багнах юм бол Санжа Пава юм аа гэж хэлж байгаа. Тэгээд одоо эндээс юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр цамиа дэвдүүн цамиа дооныгийн лүн татдаг нь ямар учраа. Энд чинь Сэмзэмбийн гол шүн шүү дээ, тийм ээ. Сэмзэмбийн одоо бас тэр доогийн тайлбарлсан одоо наландрын бандтан нарын гол одоо шүн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэндээс нь татчих байхгүй юу? За тийм учиртай шүү. Эндээс хаа хамаагүй номноос татаад өөрийнхөө одоо хэлсэн ярьсандаа тааруулаад хэний хамаагүй номноос татаад иж бол болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яг л ярьж байгаа хүрээндээ цаад харилцагчийнхаа хүлээн зөвшөөрөх тэр одоо сургаалаас иш татвал тэр хүн чинь одоо ойлгоно шүү дээ, тийм ээ. За тэгэхээр бол яах нь вэ? Яг л Сэмзэмбийнх нь одоо ёсны шүнг бол татж байна, тийм ээ. За Дела Хонарес Сүнзэн ядан гомжон зоврж идэ ранжил лава ёжжанс. Энэ за та нар анзаардаа энэ Сүнзэн ядан гомжон зоврж идэ ранжил лава бол байдаг боловч Сүнзэн зайшиндүү зэмбийн Зимба Бамбын ранжил даажим хай мэлэннөө шина гэж. За бүр чи юм ярьлаа тийм ээ. Сүнзэн ядан гомжон зов болгодог. Тийм аранжил бол байгаа гинэ. Нөгөөч бууж өгөхгүй шүү дээ, тий. Энэ үрчээ тагтал бууж өгөхгүй. Сүнзэн ядан бол гомно. Гэхдээ Сүнзэн зайшиндүү зэмбийн Зимба Бамбын ранжил даажимба бол байхгүй гэж бодож байна гэж тийм ээ. Гэх юм бол за тэгвэл ранжилжийн гомлом дөржөө давуу дэнгэнзэндээ Сүнзэн зайшиндүү зэмбийн дэвийн ойнын мэжээ бартал. Аранжил даажимба дэ аранжил даажимбис дэ мабан бийч гэж. За энэ юу үгөө гэхээр за ингэж шүү дээ. Уул нь бол нэг л юм шүү дээ. Гэхдээ тэгээд өөр л ойлгоод байна шүү дээ, тийм ээ энэ хажиг энэ. Сүнзэн ядан гомжон зов болгодог. Гэхдээ Сүнзэн зайшиндүү зэмбийн Зимба багнахгүй гинэ. Тэгэхээр эн чинь одоо юу гэдгийг ганцын дагмид гомонжоогоо ганцын даг мэд гэдгийг бол бясалгана. Гэтэ ганцын дагдуу зэмбийн Зимба бол орхиогүй гэсэн санаа шүү дээ, тийм ээ. Одоо юу гэж ойлгох юм тийм. Баруун тишээ бол явах нь явж байгаа. Гэхдээ зүүн талд байгаа газарт очихгүй бол биш ээ гэх шиг тийм ээ, тийм. Нийт тийм ярьж шүү дээ, тийм ээ.
гэх юм уу. За тэр жишээ нь болж байгаа юм уу? Надад зүгээр санаанд ороод тэгээ хэлчихлээ. За тэгээ сүнзэн ёдон гомжон зовурж өдөө ранжил лова ёжа сүнзэн зайшинду зимбин зимба бамбе ранжил даажимбыг бол хүлээмжшүүлэхгүй гэх юм бол оноо ранжилжин гомлом дөржид давуу дingэн зин гэж. За ранжил гомлом дөржид давуу дingэн зин гэдэг нь юу хэлж байгаа гэхээр ранжилын одоо цоглом, жорлом, тонлом товлоод тэгээ гомлом товлж байгаа. Гомлом дотор дөржид давуу дingэн зин гэдэг нь очир айдлын самади гэж. За энэ нь юу хэлж байгаа гэхээр гомлом барчид мэлам миг хэлж байгаа. Гомлом барчид мэлам. Гомлом барчид мэламын хамгийн сүүлийн агшин буюу гомлом чүngүн чүngү гэж. Гомлом чүngү чүngү. Чүngүн чүngү. Нямбу чирэмнэ банжа чирэмнэ нямбу чүнгрэмнэ гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр хамгийн сүүлийн агшин. Хамгийн сүүлийн одоо тэр гомлом дөржид давуу дingэнзэн гэдэг маань бол яах нь гомлом дөржид давуу дingэнзэн гэдэг бол гомломын нэгэн одоо тийм хамгийн сүүлийн агшин байна шүү дээ тий. 1 2 3 4 гэдэг энэ чинь одоо 16 за янз янзаар хуваад тий 16 одоо үе шат байлаа гэж бодоход 16 дахь үе шатыг хэлж байгаа. А тэгэл тэрний дараагийн агшинд меловлам буюу ранжил даажимба болох. За яг даажимба болохын өмнөх одоо тэр самади бяцлаглалын үе нь бол гомлом дөржид давуу дingэнзэн гэж очир айдлын самади гэж нэрлэдэг. За энэ самадигаар яах нь тэр нөгөө аранжил маань сүнзэн зайшинду зимбин дэвийн ойнын мэжээ бартаал гэж. За сүнзэн зайшинду зимбин зимба багнах ёстой тийм ээ. Зимба багнах ёстой. Тэрний ойнын гэдэг нь тэгээ ерөндөг болохгүй мүү гэж. Бодтой одоо ерөндөг шууд одоо. Тэгэхээр энэ гомлом барчид мэлам гэж хэлсэн шүү дээ. Гомлом дөржид давуу дingэнзэн гэдэг чинь гомлом барчид мэлам тамаа. Гомлом барчин мэлам гэдэг чинь бол яг одоо дотоод сэтгэлийн тэр муу одоо авьяас муу сэтгэлтэй бол одоо жинхэнэ халз тулаанд орж байгаа үе шүү дээ тий. Одоо халз тулаанд орж байгаа үе. Тэгэхээр тэр бол одоо тэр буруу үзэл баримтлал тэр бүгдийн бол ерөндөг болж байгаа үеийг хэлж байгаа. Тэгэхээр гомлом дөржид давуу дingэнзэн бол сүнгадан зимба хоёрыг тийм ээ нөгөө гадна талын болоо дотоод сэтгэл хоёрыг тус тусдаа гэж бодож байгаа тэр буруу бодол тэр одоо түүтгэр болсон буруу бодлын бол одоо яг бодтой ерөндөг болохгүй мүү гэж мэжээ бартал. Ойнын мэжээ бартал. Ранжил даажимбэс дэ мабан бээчэр. Ранжил даажимба тэрийг одоо үл төвчж байна шүү дээ гэж тийм ээ. Өөрөө тэгж хэлсэн шүү дээ тийм ээ. Тэгж одоо сүнзэн зайшинд үзэн зимба бамбе ранжил даажимбаг бол хай мэлнэ гэсэн шүү дээ. Хайлгнахгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр мабамба гэсэн үг шүү дээ. Дэна дэ ганцхийн дагзан хоноо ойнын жив бартал. Тэгэхээр тэгвэл одоо хажиг чинийхаар аранжилжийн гомлом дөржид давуу дingэнзэн чинь зөвхөн ганцхийн дагзан хоноо тий ганцхийн дагзан зөвхөн ганцхийн дагзангийн ойнын буюу ойжийн нямбу буюу бодтой ерөндөг болж байгаа юм уу дэдвичэр дод гэх юм дойно сон гинэ дойно сон гэдэг нь юу гэсэн үг вэ дой гэх юм бол чиний хайлын шорсон гэсэн үг хайлын шорсон чи дамжаага алдсан гэсэн санаа тийм ээ дамжаа нь юу вэ сүнзэн ёдон гомжоо зовурж өдвийн ранжил лова ёжун сүнзэн зайшинду зимбин зимба бамбин ранжил даажимба хайлгнахгүй гэсэн шүү дээ тий тэр дамжаа шорваин гэсэн яагаад гэвэл ганцхийн дагзан хонон ойнын жидваин гэх юм бол тэгвэл сүнзэн ёдон гомжон зовож яваа маян бартал донас сон гэдэг чинь дод гэх юм бол чи тэгээд ялагцаан гэсэн үг тий донас сон гэдэг нь сон гэдэг нь бол одоо яв гэсэн үг шүү дээ тий яв гэсэн гэх шиг од гэх шиг эсвэл өнгөрсөн цагийг илэрхийлдэг шүү дээ тий тэгэхээр энэ бол ер нь дойно хайлын шорсон гэсэн санаа хайлын шорсон чи өөрийнхөө одоо тэр анхны одоо завь дамжааг бол алдлаа гэсэн санаа алдсан гэсэн хайлын шорсон дойно хайлын шорсон гэсэн дела навын тэгтээ нэг тийм өнгө аяс байгааз банчин сонон давламын энэ айлдах хэв маяг гэдэг дойно сон гэдэг шууд тийм орох за дела навын гансаг дэ ганцгийн дагмид сүнзэн нидун нийжээ нана ганцгийн дагмид гомжон зовурж явартал тий дойно сон гэдгийн шалтгаан чи энэ гарч штэ тийм ээ
Дээла найвын гансаг гэдэг чинь нөгөө ранжил гомлом доржоо давуу дэнгэнзэнла найвын гансаг дээ. Гансгийн дагмиддан сүнзэн нийдэн хоёрын дотроос гансгийн дагмид гомжоон зоврж идва имбартаал. Барчид мэлам дээ гэж байгаа биз. Тэгэхээр гомдом доржоо давуу дэнгэнзэн гэдэг чинь барчид мэлам тамааг хэлж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэр барчид мэлам дээ гэдэг чинь тэр гомдом доржоо давуу дэнгэнзэн хэлж байгаа. Тэр бээр сүнзэн зайшиндууд зимбийн девадан гансгийн дагзан нийгийн нана гансгийн дагзан хоноон ойнын жидвичэр. Салва хай гэдэг нь бол чи тэгж хэлсэн шүү дээ. Тийм ээ. Өөрөө төгөө хүлээмжшүүлж байгаа шүү дээ тэрийг бол. Тийм ээ түүний ярьсан. Салва хай гэж. За тэгээд одоо жоохон гүргэр нөхөр болвол тэгээд одоо юу гэдгийг. Юу сүнзэн ядун бясалгаж байгаа сүнзэн ядун бясалгалаа гэд яадгийн гансгийн дагзан хоноон онжид ба ин гэд хоёулангийн хайлгах юм бол яах юм. Тэгвэл сүнзэн ядун гомбын одоо говаа мэвэрт ямар хэрэгтэй. За гансгийн дагмид бол бясалгалаа гэд гансгийн дагзангийн ойнын жидэлж чинь тэгээд одоо болдгийм байж. Сүнзэн ядун гомбын говаа юу юм? Тэгээ эн чин юунда гомлом доржоо давуу дэнгэнзэн буюу гомлом барчид мэлмийн үед гомжоогоо энэ гомжоон зовуу болгож бясалгаж байгаа ийм зүйл шүү дээ, тийм ээ. Сүнзэн ядуу. Тэгэхээр тэр намдул ламжийн үед бол ямар брайв тавуулах юм? Жумбрачивийн намшиг дээр давграа гэдээ гарсан шүү дээ, тийм. Барал брай гэдэг. Барал брай, давграа гэдээ гарсан шүү дээ, тийм. Дайжид дэрэгжин оноо гэдэг. Тэр барал брай юу тавих юм? Давграа ямар брайв тавуулсан гэж тавих юм? Гэхээр хариулах юм байхгүй болж шүү дээ. Салвага. Шаян. Чөжин дагмаа прамо данжан зоврж өнөд юм тэгминжин дэнэд явартаа гэж. За нөгөө чинь бас бууж өгөө. Чөжин дагмад прамо буюу машид нарийн одоо тэр хоосон чанар тийм ээ. Тэрнийг одоо голлон үзүүлсэн тэгмингийн дэнэд тийм ээ. Баг хүлэгний бас тийм одоо ном байгаа гэж. Дэнэд явартаа. Дэ гомжоон зоврж яана гомбын тэгминжин гансаг ёвич. Дэна нинтэжин дэнэдэ дэ имбартаал додоо гааш нинтэжин дэнэд маимбин аранжилжин дэнэд мэвичэр. Чама дэртэл чөгийн бүрлгэн хордоо жүрэн ранжил мэвичэр да. Ранжил намжаан нинтэжин дэнэдла мэгүрсэн бичэр. Оноо дэнэд сум мэвэр талоошна жомэдэ нинтэжин дэнэдэ нинтэжин дэнэдэ ранжилжин дэнэд нягаан юм байж гэж. Нягаан юм байж гэж. За энэ яах вэ болж л байгаа. Чөжин дагмад данжан зоврж яана тэгминжин дэнэ явартаа дэ гомжоон зоврж яана гомби тэгминжин гансаг явичэр дэна нинтэжин дэнэ дэ юм бартал. Тэ нинтэ буюу одоо баг хүлэгний тэр энэ нинтэ гэдэг нь нинтэжин ламжийн чанаа хэлж байгаа шүү дээ. Тэ нинтэ ранжил гэдэг. Тэдний одоо тэр аймаг сав одоо ном болвол одоо юу юм бартал. Тэр чөжин дагмаа прамод данжан зоврж яана дэмбин тэгмингийн дэнэд юм бартал. Тэ додуа ган шиг гэдэг нь дэ гомжоон зов чөжин дагмаа прамо гомжоон зоврж яана гомбин тэгминжин гансаг явар додуа ган шиг нинтэжин дэнэд май нинтэжин дэнэд маимбэ ранжилжин дэнэд би зөв уншиж байна уу? Энэ тэндээс нь уншаад байна юм чинь. Энэ дэлгц харж удаан унших. Өөр ирээлжлээд бас байдаг шүү би бас. Ер нь жоохон цаасан дуртай хүн байна. Номыг компьютер дээрээс унших. Цаасаар унших надад цаас нь илүү тухтай байдаг юм. Нинтэжин дэнэд дэ имбартал додоо ганш нинтэжин дэнэд маимбэ ранжилжин дэнэд мэвичэр чема дэртал гэдэг нь нинтэжин дэнэд маимбэ ранжилжин дэнэд мэвичэр гэдэг нь нинтэ аранжил гэдгийн нинтэгийн одоо дэнэд буюу одоо тэр ном сургаал энэ аранжилын ном сургаал гэдэг бах тийм нэг тийм ялгал гаргахгүй байж шүү дээ тий. Чөгийн бүрлгүүн хорд үжирийн ранжил мэвичэр гэж.
бурхны одоо тэр хувилгааны лагшингийн нөхөр болсон ранжил бол байхгүй мэвэчэр. Ранжил намжаа нянтойжин дэнэдла мэгүрсэн бэчэр. Ранжлууд ч гэсэн тэр нянтойгийн аймаг савны сургаал. За дэнүд гэдэг нь дэнүд сүмийг хэлж байгаа шүү дээ. Гурвуулангийн л хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Дэнүд сүм. Дэнүд сүм. Гурвуулангийн л хэлж байгаа шүү. Дэнүд сүм. Дэнүд гэхээр зүгээр одоо түрүүн нөгөө ярьсан дараа эргэлдээд л нөгөө юу гэд бодоод байж болохгүй шүү дээ, тийм ээ. Сүнзэн ядун ч юм уу тэр төдий биш шүү дээ. Сүнзэн ядун төдийгөр бол бодоод байж болохгүй. Энэ дэнүд сүм. Дэнүд гэхээр дэнүд сүм гурвуулангийн л одоо хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Сүм онод тэгээд чамаад чогийн бүрлгэн хордож үрээр ранжил мэвэж да. Ранжил намжин нянтойжин дэнэдла мэгүрсэн байж. Она дэнэд сүм мэвэр талоо шина жом мэдэ юу гэж нянтойжин дэнэдэ нянтойжин дэнэдэн ранжилжин дэнэд няга юм бэ ч гэж байгаа. Тэгэхээр нянтойжин дэнэд гэдэг маань болвол тийм ээ. Нянтойгийн дэнэд сүм болвол нянтойгийн ч одоо аймаг савын сургаал юм, ранжилжин ч аймаг савын сургаал юм. Тийм учраас ранжил болвол нянтойжин дэнэд ч гэсэн болвол мэгваин гэж хэлгээд байна шүү дээ. Ранжил намжаа нянтойжин дэнэдлаа юм мэгваин гэж хэлгээд. Мэгваин. За зуулна ингээд юм бичэр. За цаг болчихжээ тийм ээ. Олон хоошоо бас ахад олон байна. Энэ хэсгийг багтахгүй шүү. За өнөөдөр энэ үрээ завсарлаа. Хонорой тэгмэнгийн дэнэло чойжин дэнэлэн бартал. Энээс бол дараагийн хичээл дээр өнөөдөр 5 дахь хол. Тийм дараа 7 хоногийн нэгдгээс бол энээс үргэлжлүүлээд явъя. За тэгээ өнөөдөр энэ үрээ завсарлаа да. Бүгдд нь баярлалаа. Сайхан амарцгаарай.